Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэх бидний боломж буюу бидэнд ямар хууль зүйн албан ёсны боломж байгаа талаар тайлбарлая. За гарчиг хууль ёсны хурдан хямд замаар Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл рүү орж ирэх хурдан хямд замаар. За энэ Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлийн бага танхим буюу одоо бага зах зээл болох задгаан мөнгөний гэдэг нэртэй Penny Stock гэдэг энэ зах зээл дээр Shell гэдэг компани байдаг юм байна. Энэ Shell маань урд нь үйл ажиллагаа явуулж байсан юм түүхтэй Shell дээр улаанаар байна. Энэ ингээ үйл ажиллагаанд зогссон компаниуд байдаг юм байна. Хоёрдугаарт нь Shell компани буюу Blank Check компани гэдэг ийм дөнгөж үйл ажиллагааны эхэлж байгаа буюу албан ёсоор одоо Америкийн хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа борлуулах юм эрх авцсан ийм Blank Check гэдэг ийм цоошин Virgin Shell гэж ярьдаг онгон ийм компаниуд байдаг юм байна. Түүхгүй энэ маань. Тэгэхээр түүхгүй гэдэг нь түүхтэй компани бол маш их хэмжээний хувьцаа урд нь зах зээлд нийлүүлэлт хийгдсэн. Түүхгүйнүүд бол бид худалдаж авах юм уу? Өөрсдөө бий болгосноор энэ бүх хувьцаан дээрээ бид 100% хяналтаа тогтоох ийм боломжтой учраас би ийм ногоон оруулах хийж өгсөн байна. За ингээд ногоон оруулах цаашаа явлаа. Дээшээ 6-аас 12 сар зарцуулна. Нийт зардал 85,000 орчим доллар гэж. Энэ маа юу вэ гэхээр өөрсдөө бид Blank Check энэ Shell компаниг шинээр үүсгэн байгуулах юм боломжтой. 85,000 доллар орчим зардал гардаг юм байна. За энэ дээр хугацаа бол нэлээд урт. Бараг заримдаа жил шахуу үлээх юм асуудал хууль зүйн хувьд бол гардаг учраас их хугацаа алднаа гэж би анхаарал шар оруулах хийгээд өгсөн байна. За энэ дээр бидний зөв гэдэг энэ ногоон зураас маань бэлэн Blank Check компаниг худалдаа авах буюу би энэ Blank Check компаниудаас нэг компаниг бид нэр сонгоод тэрэндээ жишээлбэл A компани гэж нэр өгсөн. За түүхтэй болон түүхгүй юм Shell компаниудыг худалдана гэсэн юм зарууд бол маш их байдаг. Тэгэхээр энэ A компаниг бид бол худалдаж авах юм бүрэн боломжтой. Америкийн нэгдсэн улсад оршин суугаа албан ёсны Social Security буюу эдийн даатгалын дугаартай зам албан ёсны ID буюу жолооны үнэлгээтэй энэ улсууд энэ A компаниг бол бүрэн эзэмшилтэд авах юм боломжтой. За B-ийн тэр доод талд мэдээж Монголоос орж ирэх компаниг би зүгээр B гэд нэрлэлцээ. За энэнд бол 2 жилийн тайлан балаас өнгөрсөн ийм зүйлийг Америкийн хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын том байгууллагууд маань шаарддаг юм байна л да. Энэ маань нөгөө Монголоос юм уу гадаадаас орж иж нийлж байгаа компани өөрсдийг албан ёсны бид бол өсөн нэмэгдэж байгаа 2 жилд ингэж нэмэгдсэн ийм тайлан баланстай гэдэг нэг өсөндө баталдаг ийм процесс энд явагддаг юм байна. За энэ хоёр компани маань нэгдэх процессыг тэр голд байна reverse merger гэж байгаа. Энэ reverse merger хийхдээ хоёр компани нэгдэх процесс маань албан ёсоор 3-аас 6 сар болдго юм байна. За тэр дээд талд нийтдээ 80,000 орчим зардал гардаг гэж байна. Энэ бол бүх зардал хуульчийн хөл систем энэ шингэсэн зардал. Би энийг бол албан ёсоор хуульчээс утастаж бол асуусан ийм орчин байдаг юм байна лээ гэдгийг бас ахаа хэлье. За ингээд энэ бүх процессын дараа 3-аас 6 сарын дараа шинэ AB компани маань бий болж байгаа. За энэ 3-аас 6 сарыг бид нар бас хууль зүйн хувьд илүү мөнгөлөд хурдлуулах юм боломж байдаг гэж надад хуульч хэлсэн. За ингээд бид нар энэ AB компани байгуулагдсанаар OTC буюу эдний одоо Penny Stock задгаан мөнгөний хувьцааны зах зээл рүү бид шууд хувьцаагаа арилжаалах боломжтой болчихж байгаа. Ингээд тодорхой хугацааны дараа нь AB компани бид нэрийг өөрчлөөд Монголоос орж ирсэн компанийнхаа нэрийг албан ёсоор тавиад ингээд жижиг нийлсэн A гэдэг энэ Blank Check компани бол алстаа бид ингээд ямар нэгэн байдлаар өөртөө шингээгээд алга болгочих юм боломжтой юм байна. За энэ OTC Stock Exchange гэдэг энэ би энэ ча гүүр тавьж өгсөн. Энэ бол бидний зөвхөн гүүр буюу дээшээ байгаа American Stock Exchange Nasdaq гэдэг энэ дээд танхимууд руу орох. За American Stock Exchange буюу AMEX дээдлийн Nasdaq ороход бол тодорхой бас босгонууд тавиад өгсөн байгаа. Жишээлбэл American Stock Exchange гэдэг энэ хөрөнгийн биржид ороход нийтдээ 400 хувьцаа эзэмшигчтэй дор хаяж байх ёстой гэдэг ийм босгонууд бас энэ OTC буюу энэ задгаан мөнгөний хувьцааны зах зээлээр бид нэр дамжиж дээшээ явах нэг шалтгаан болж байгаа. Энд бол би монголчуудаа бас зохион байгуулад MJL Stock гэдэг компанийг үүсгэн байгуулж байгаа. Энэ монголчууд маань бас Монголоос орж байгаа компани
шинэ одоо энэ AB гэдэг компанийнхаа анхны хувьцааг монголчууд маань өөрсдөө худалдаж авч хөрөнгийн эргэлтэд дээр энэ төр хувьцаа эзэмшигчдийн 400 хүний тоог бүрдүүлэхэд монголчуудын үүрэг ороол их байна. Хоёрдугаарт нь энэ Монголын компаниуд маань бас энэ Америкт байгаа ард иргэдтэй бас мөнгөчөх хувьцааг одоо бага үнээр эхэлж худалдаж авах юм сайхан боломжийг олгох зүйл болох гэж. Яагаад тэгэхээр би миний амьдрал гадаадад 12 жил өнгөрлөө. Энэ хугацаанд бол монголчуудаа эх орн руугаа буцаасаа мөнгөчөөсөө ингэж сайхан яваасаа гэж хүсдэг. Энэ утгаараа бол бид бас энэ Монголын компани маань анх удаа монголчуудаа гараа сунгасан ийм сайхан буянтай үйл хэрэг болох болоо гэж байна. Энэ хувьцааг гаргаж монголчуудаа худалдсанаар за ингээ үрдэ дараагийн утсан шилжээ. За Монголын компаниудыг Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн бирж рүү оруулах үйлчлэгээд гарчиг маань байна. За энэ ямар учиртай вэ гэхээр нэг компани ороод ирж болж байгаа юм чинь энэ арга замаар маш олон компаниуд маань орж ирэх Монголоос юм боломжтой. Тэгэхээр энийг аль бие усны бас үйлчилгээ тийм үү бизнес болгож хувиргаж болох юм гэж би бол тооцож байгаа. За ингээд хамгийн түрүүнд үйлчлүүлэгч Монголын компани. За энэ компани бол гарсан болон гарах бүх зардлыг бол хариуцна. Энэ дээр бол бид нэр үйлчлэгийн хөлс гэж юм бол одоохондоо ярихгүй байгаа. За тэгээ бидний үйлчлэгээ бол Blankshell компанийг бид өөрсдөө анх яаж худалдаж авч эхний компани орж ирсэн. Яг тэрний адилаар худалдаж аваад дараагийнхаа орж ирэх B компанитай өөрсдийнхөө A-Shell компани арм буюу reverse merger нэгтгээд за ингээд энэ cha хоёр компани эзлэх одоо хувийн хэмжээ харагдаж байна. Монголын компани маань том одоо аль бие усны компани учраас 95%-ийг Shell буюу одоо бидний худалдаж авсан бидний орон зай бол энэ 5% байх юм а. Энэ маань бол хувьцааны тоотой харьцуулсан тоо. Тэгэхээр энэ одоо жишээлбэл B-Shell компани Монголын компани 100 сая хувьцаатай байлаа гэхэд бид нар энэ 5 сая хувьцаа буюу 5% эзэмших юм аль бие усны хууль зүйн хувьд бол бид эрэхтэй бүр хуулийн дээр 10%-аас доошгүй гэж байгаа. Тэгэхээр энэ маань бид нар явж сайн компани оруулаад ирэх юм бол энэ 5% хувьцаа гэдэг маань алстаа бидний ашиг болж хувирах. Ингээ бид нэр 5% хувьцааг аваад Shell компанийнхаа бүрийн эрхийг Монголын компанидаа нэгтгээд өгчих ийм боломжтой. Энэ бол аль талдаа маш ашигтай үйлчлэг гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл Монголын B компани энэ бүх процесс явагдах хугацаанд бол бидэнд ямар нэгэн үйлчлэгийн хөлс гэдэг зүйлийг одоо өөрсдийнхөө хармаанаас гаргаж төлөхгүй зөвхөн хувьцаа гэдэг зүйлийг төлж байгаа. Энэ хувьцааг бид нар Америкийн хөрөнгийн зах зээл дээрээс энэ арилжаан дээрээс бид нар өөрсдөө олж авах. Ийм учраас аль талдаа ашигтай юм бизнесийн үйл ажиллагаа болох болов уу гэж би тооцсон. За ингээд Монголын компаниудыг би оруулж ирэх гээд ингээд зориод байгаа гол зорилго маань явж энэ индекс mutual fund гэдэг буюу хамтын хөрөнгө оруулалтын сан гэжийг байгуулах анхны энэ үүсвэрийг тавих ийм зорилготой юм байна. Энэ талаар бүгдээрээ үзье. За хамтын хөрөнгө оруулалтын сан гэдэг маань мөнгөний эргэжээдэг юм зүйл. Жишээлх юм бол хөрөнгө оруулагчид мөнгөө санд байршуулад энэ хамтын хөрөнгө оруулалтын сан буюу mutual fund маань энэ оруулсан хөрөнгийг үнэт цаас болох хувьцаа бонд гэдэг зүйл рүү оруулад эндээсээ ашиг олж буцааж хамтын хөрөнгө оруулалтын сандаа байрлуулад эндээс нь гишүүд нь ашгаа аваад буцааж буюу ахаад шинэ гишүүд орж ирэх маягаар мөнхийн эргэлтжээдэг үнэхээр том мөнгөний урсгалт. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын хамтын хөрөнгө оруулалтын сан гэдэг маань энэ Америкийн хөрөнгийн зах зээлийн маш өндөр хувийн энэ мөнгөний эргэлтийг бий болгодог. Яагаад гэвэл төр засаг нь IRA буюу 401k гэдэг энэ өсөн нэмэгдэх тэтгэврийн ганс гэдэг зүйлийг ард түмэндээ бий болгодог. Өнөөдөр Америкийн хүн амын насан туршсан хүн амын 50 гаруй хувь нь энэ 401k IRA гэдэг энэ хадгаламжийн буюу одоо тэтгэврийн данстай энэ мөнгөний ихэнх хэсэг нь энэ хамтын хөрөнгө оруулалтын сан руу орж ирж 20 жил, 25 жил, 30 жилээр энэ мөнгөө энд байршуулж, үржүүлж идэг, өсөж идэг ийм хөрөнгө оруулалтын системийг Америкийн засгийн газар бий болгоод өгсөн байна л та. За ингээд хамтын хөрөнгө оруулалтын сан гэдэг маань Aiden компани Aiden Index Mutual Fund буюу хамтын хөрөнгө оруулалтын сан гэж. Энэ хоёр маань үндсэндээ яг адилхан зүйл. Жишээлх юм бол Аад нь $10,000 тухайн компанид хүн хөрөнгө орууллаа. Компани буцаагаад хувьцаа өглөө.
энэ орж ирсэн 10,000 доллар бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ энэ зах зээл дээр борлогдоод ашигтай байх юм бол тухайн компани хувьцаа өсөж ашиггүй бол унжийдэг. Бэд нь энэ хамтын хөрөнгө оруулалтын сан буюу индекс мачуал фонд яг адилхан. Хүн 10,000 доллароо өглөө бид энэ индекс мачуал фонд гэдэг зүйл маань өөрөө хувьцаагаа гаргацдаг. Хувьцаагаа энэ 10,000 доллар өгсөн хүнд орууллаа. Компаниас эхний ялгаа нь энэ 10,000 доллароос Америкийн хуулиар 15% орчмыг нь энэ индекс мачуал фонд маань өөрөө зардлаа нөхөх экспенс маягаар шууд суутгаж авч яадаг. Үүнд одоо жишээлбэл байр түрээс үл байрны түрээс тэгээ түүнтэй гарах холбоотой зардлууд, ажилчдын цалин хөлс тийм үү энэ бүх зардлыг шингээнгүүтээ үлдсэн 8500-ыг за энд одоо яг нэг би Монголын компани оруулж ирэх гэдэг. Энэ Монголын компаниа бид нар энэ мачуал фонд буюу хамтын хөрөнгө оруулалт сангийнхаа дээд үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа шиг эднэрийг бидний бүтээгдэхүүн болгочихж байгаа. Ингээ 8500 долларыг бид нар бүх одоо энэ жишээлбэл 5 компани байна л да. Хэдч вэж болно. Эднэртэй яг тэнцүү хуваагаад 1700 нь хуваагаад яг нэг хувьцаа бид нар компаниас яаж авдгүй яг тэрэн шиг энэ компаниудын хувьцаанд оруулчихж байгаа. Тэгэхээр бид нар анхны гэдэг утгаараа биднэрт маш их сонголт байгаа. Үнэхээр шилдэг мундаг компаниуд Монголд зөндөө эднээсээ бүр сорчлоод олон 100 жил, олон 10 жил тийм үү үйл ажиллагаа нь буурахгүй Монголд үндэсний гэдэг утгаараа амин суц суусан юм чухал компаниудыг бид оруулаад ирэхэд бидний мачуал фондын компани ирээдүй ямар байх нь тодорхой гэж би ойлгож байгаа. За ингээд бүгдээрээ дараагийн хуудас руу шилжье. За мачуал фонд буюу хамтын хөрөнгө оруулалтын сангийн маань ажиллах зарчим хэлбэр гэдэг юм уу? Энэ болохоор нөгөө 5 компаниуд бид нар индексийн хэлбэрт буюу индексжүүлчихэж байгаа юм л да. Ингээд үүндээ Mongolian Index 5. За энэ дээр нэрний тухайд Dow Jones гэдэг алдартай индексийг Dow Jones гэдэг хүн л бий болгосон шүү дээ. Тэгэхээр энэ индексийг бас бий болгож байгаа хүн Батын болдын индекс 5 ч гэдэг юм уу? Нүгээр нэрлээд магадгүй энэ маань энэ хүний нэрийг үрд хадгалсан тийм юм сайхан зүйл болж хуурах бас боломж байгаа болов гэж боддог би. За индекс чарт, индексийн үзүүлэлтийн график гэдэг зүйлээ бид ингээ байгуулангуудаа нөгөө индекс мачуал фонд буюу бидний гаргасан хувьцааны маань үн энэхүү индексээ дагаад унаад өсөөд явах юм аа гэдгийг энд харуулсан байна. За ингээд эхний индексээ бид амжилттай байгуулад тийм үү энэ мачуал фондоо тодорхой бас мөнгөний урсгалтай болгочвол бид 2 дахь, 3 дахь, 4 дахь индексүүдийг ингээд хичнээн нэг хичнийг байгуулад ингээд дагуулад мачуал фондын хувьцаа гаргаа явах боломжтой. Жишээлх юм бол би 2-т нь Mongolian Index 10 ч юм уу энэ зөвхөн уул уурхайн салбарын төлөөлөл болсон шилдэг цөөн тооны компаниудыг багтаасан юм индекс байх юм л да. Жишээлх юм бол оюутлогоо гэдэг орд газрын дор дэлхий юу байгааг бол ерөнхийдөө гадарлаж шээ. Харамсалтай нь оюутлогоотой холбоотой Монголын засгийн газарт итгэхгүй аль эсвэл одоо засгийн газар маань зөх хэмжээнд бас хээл ахуулын асуудалтай ийм дэлхийн хөрөнгө оруулагчдын итгэл гэдэг зүйл жоохон дутагдаад байх шиг анзаарагдаад байна л да. Монголд бол хөрөнгө оруулах энэ ялангуяа ашигт малтмуулын чиглэлээр дэлхийн хөрөнгө оруулагчдын сонирхол бол асар их байна. Тэгэхээр бид нэр ганцхан оюутлогоо биш. Дээр нь бид нэр Эрдэнэт тийм үү энэ алдартай том энэ ашигт малтмуулынхаа компаниудыг нийлүүлээд индекс болгоод өгөхөд оюутлогоод оруулах гэж байгаа хүн улам их тийм үү итгэн. Ингээд оюутлогоогийн алдагдлыг нөгөө 9 нөхөх зарчмаар гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг маш их татах боломжтой гэж ойлгодог. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдуудыг Америкийн нүүрийн хөрөнгө оруулагч энэ индексийн фондод л мөнгө их хэмжээний мөнгө их сонирхолтой. Яагаад гэвэл ганцхан одоо McDonald's хийж бүгдэнд нь Walmart тийм үү энэ том компаниудад нийлүүлээд тараагаад мөнгө ичвэл нэгнийх нь үн унлахад нөгөөдүүлийнх нь ашиг алдагдлыг нөхдөг учраас хөрөнгө оруулалтын хамгийн тийм зөв одоо төгс юм хэлбэр гэдэг энэ юмаа гэдэг энэ мачуал фондын гэдэг зүйл дээр бол харагдаад байгаа юм л да. За 3 дугаарт нь бид зөвхөн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн ноос ноолуур арьс тийм үү ийм
шилдэг үйлдвэрүүдийг багтаасан нэг индексийг хийгээ өгч болж байгаа юм л да. Монголын үдэ аж ахуй гаралтай түүхий гэдэг нь нэлээд их ундрахтай зүйл. Монголын бүтээгдэхүүнүүд ялангуяа ноолуур савхин эдлүүд дэлхийд өрсөлдөөж бас юм чанар ийм үзэмжтэй болцсон гэж би ойлгодог. Тэгэхээр энэ компаниудаа бас бид нэг индексжүүлж болох юм аа гэж бодож байгаа. Дөрөвдүгээрт нь за аялал жуулчлалын чиглэлийн шилдэгүүдийг оруулсан бас нэг юм индекс. Гэх мэтлэнгээр бид нэр энэ индексийг хичнээнээр нь хийгээд төрөлжүүлээд дагуулад бас Мачуул фондынхоо хувьцааг бид нэр гаргаад авах юм гэж байгаа. Энэ дээр бас нэг санаа Монголынхоо засгийн газрын бондыг бид нэр Америкийн хөрөнгөний зах зээл дээр бонд фонд гэдэг юм бондын хөрөнгө оруулалтын сан гэдгийг байгуулад борлуулах боломжтой. Эсрэг талдаа бид Америкийн засгийн газрын бондыг монголчуудад бас мөнгөө баталгаатай газар хадгалны гэсэн улсуудад зориулаад бас борлуулах ийм олон төрлийн юмнуудыг тал талдаа хийх боломж байгаа юм шиг харагдаад байна л да. Үнэхээр хийвэл амжилтанд хүрэх юм боломжтой гэж боддог. Яагаад гэвэл эдгээр зохицолтолгоо байхгүйгээр өнөөдөр хөрөнгө оруулалтын буюу хөрөнгийн зах зээл гэдэг зүйл маань оршин тогтнох боломжгүй юм л да. Мачуул фонд гэдэг нь хөрөнгө оруулалтын энэ хөрөнгийн зах зээлийн салшгүй маш том тийм хэсэг. Учираас бид нар хүссэн үсэг эзээ нэгэн цагт энэ зүйлийг хийн. Харин цаг хугацааны л асуудал гэж би ойлгодог. За бүгдээрээ дараагийн хуудас шилжээ. За бидний хийж өгсөн бидний үүсгэсэн энэ Монголын индекс 5 гэдэг маань дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлнэ. Яагад гэвэл энэ индекс маань дөнгөж эхэлж байгаа. Эхэлж байгаа гэдэг утгаараа дээшээгээ маш олон жилээр өндөр хувийн өсөлтөөр явах юм боломжтой. Яагад гэвэл энэ индексийг бүрдүүлж байгаа компаниудаар судалгаа хийхэд хамгийн чанартай ийм дээд зэрэглэлийн компаниуд байгаа учраас гадаадын индекс мачуул фондууд маш их сонирхож эхэлнэ. Энэ индексийн дагуулад өөрсдийнхөө хувьцаа гаргаад энэ хувьцаандаа цугласан мөнгөө энэ индекс рүү хийдэг. Энэ манай индексийг дагсан ийм мачуул фондууд шинээр маш их олноороо бий болно гэж байгаа. Эднээс орж ирэх мөнгөний эргэлт бол үнэхээр их зүйл байна гэж би ойлгодог. За ингээд нөгөө талдаа энэ индексийг бүрдүүлж байгаа компаниудаар судалгаа хийгээд судалгаанд нь хангалттай үзүүлсэн компаниудыг шилж сонгоод энэ талд үзүүлсэн байна л да. Жишээлбэл MCS-ийг McDonald's-тай, Starbucks-тай, Dell-тай тийм үү. Энэ бидний мэддэг компаниудаар төлөөлөл энэ мэтчлэнгээр гадаадын компаниудыг холилдуулсан энэ индекс мачуул фондууд зөндөө байдаг. Энэ гадаадын мачуул фондуудын орж ирдэг мөнгө бол хэдэн зуун саяар яригддаг, хэдэн тэрбумаар яригддаг. Тэгэхээр энэ орж ирсэн мөнгийг ингээд энэ компаниудад хуваахад жишээлбэл би 8 компани хийсэн байна л та. 100 сая доллар орж ирлээ гэхэд ашгаа зардлаа хасаад нэг компани руу 10 сая гаруй доллар явж байгаа байхгүй юу. Энэ бол үнэхээр би боломжтой жишээ гэж би ойлгож байгаа. Энэ мачуул фондын эргэлтийн энэ сангийн мөнгө бол хэдэн тэрбумаар яригддаг. Үнэхээр энд бол аюул том боломж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За дараагийнх руу шилжиж. За индекс мачуул фондын үр шим. За тэгвэл энэ индекс мачуул фонд гэдэг маань санд мөнгө оруулсан улсуудад ямар үр шимтэй зүйл юм бэ гэдгийг бид нар үзэх гэж байна. За энэ мачуул фондын маань хувьцаа нь хоёр янзын хэлбэрээр байдаг. Нэгдүгээрт нь лот фонд буюу шимтгэл хураамжийг урьдчилан авдаг. Нөгөөх нь no load фонд шимтгэл хураамжийг хувьцаагаа зарсны дараа авдаг гэж байна. Тэгэхээр энэ графикэн дээр энэ схемэн дээр би жилбэр $2000 хөрөнгө оруулалт хийснээр буюу жилбэр $2000 манай мачуул фонд компани хувьцааг худалдаж авснаар 25 жилийн дараа $200 гаруй мянган доллар энэ $2000 зөвхөн жилийн 10% өсөлттэйгээр өсгөөд явхад том мөнгөний үр дүн гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ мачуул фонд гэдэг зүйл маань ийм ашигтай учраас өнөөдөр Америкийн хөрөнгө оруулагчид, дэлхийн хөрөнгө оруулагчид энэ мачуул фонд гэдэг зүйлээр бол гол мөнгө хийгээд байна л та. Тэгэхээр энэ маань бол бодит тоо. Ийм учраас ийм үр дүн гардаг юм байна гэдгийг би бас харуулах гэсэн. Тэгэхээр ингээд мачуул фондын талаар миний бас бод санаж явж байгаа танд өгчий гэсэн презентацийн ингээд дуусж байна. За сүүлд нь би бас энэ дээр нэмээд ганц хоёр зүйл хийж болох юм уу гэдэг ерөнхий зүгээр өөрийнхөө санаа гэдэг зүйлийг энэ схемний дараа үзүүлье. За дараагийн миний зүгээр нэг бодож явдаг санаа бол энэ Монголоос Америк руу компаниуд оруулаад ирдэг ийм үйлчилгээ хийгээд тодорхой үр дүнд хүрчих юм бол бид
Стандарт Poor гэдэг албан ёсны судалгааны төвийг Монголдо байгуулад энэ төвийн гаргасан судалгаа дэлхийн болоод энэ Америкийн хөрөнгөний зах зээл дээр шууд хүлээн зөвшөөрөгддөг. Үүний тулд магадгүй Америкт байдаг энэ том Стандарт Poor төвүүдийн салбарыг нээгээд ингэснээрээ бид нар Америк руу орж ирж байгаа компаниудад Монголдо маш өндөр түвшинд чанарын юм зэрэглэл тогтоогоод Америкийн үнэхээр хөрөнгөний зах зээл дээр орж ирээд амьдрах юм боломжтой компаниудыг Америк руу оруулж ирээд энэ судалгаа тэнцээгүйг энэ төр хогийн сав тавьдсан байна. Ямар ч гэсэн бид нар Америк руу оруулж ирэхгүй. Буюу ингэснээрээ бас биднэрт чанарын хувьд хяналт тавих юм боломжтой. Чанар гэдэг зөв дээр түшиглэх юм боломжтой бас юм систем бий болж их юм уу гэж ойлгож байна. Стандарт Poor судалгаа гэдэг бол маш чухал ерөөсөө. Энэ компани хувь хүнээр бол Америкт credit score гэж байдаг 750-аас дээш бол одоо ямар ч байшин сав одоо ямар ч юм зээлээр авах боломжтой гэдэг шиг энэ компаниудын зэрэглэлийг маш өндөр түвшинд судалдаг л да. Ингээд энэ судалгаа маань Америкт хүлээн зөвшөөрөгдөж байна гэдэг маш их ажил хөнгөвчлөх. За мөн энэ судалгаагаар Монголын компаниуд тэмцэхийн төлөө компаниа сайжруулах тийм чанаржуулах тал дээр бас түлхүүр хөшүүрэг болж их юм зүйл юм болов уу гэж ойлгодгийг. За бүгдээрээ дараагийн хуудсан шилжиж. Дараагийн Монгол зайлшгүй хийгдэх ёстой нэг зүйл бол Америк руу хөрөнгөний зах зээл рүү бид нар гарах энэ гарцыг бий болгох. Энэ гарцыг бид нар зөвхөн Америкийн брокеринг компаниг албан ёсоор Монголд салбарыг оруулж ирсэн. Өнөөдөр Coca-Cola-г оруулж ирсэн шиг тийм үү. Ингэж оруулж ирснээр Монголынхаа хүн амыг 2.9 сая гээд за эндээс 5% нь буюу 145 мянган хүн манай брокеринг оруулж ирсэн компани данс нээлгэхэд нэг хүн сар дунджаар 2 удаа 2 өөр компани хувьцааг худалдаж авч зардаг буюу нийтдээ 4 үйлдэл хийдэг. За брокеринг компани маань үйлдэл болгонд комисшн буюу татвар хураамж авдаг. Америкт дунджаар $7 байдаг. Монголд бид нар оруулж ирлээхэд 30% ашиг нэмлээхэд $10. Тэгэхээр энэ 145 мянган хүн маань 4 үйлдэл хийнэ гэдэг маань нийтдээ 580 мянган үйлдэл хийж байгаа байхгүй юу? Энэ 580 мянган үйлдэлийг $10-аар үржүүлэхэд нийт 5.8 сая долларын орлого буюу татвар хураамж эндээс олдож байгаа. За бид өөрсдийнхээ ашгийг 30% гэж тооцоход 1.7 сая орчим доллар сард бас олох юм орон зай Монголд байгаа юм болов уу гэж би ойлгож байна л да. Алстаа бид нар энэ оруулж ирсэн брокеринг компанийг өөрсдөө брокеринг компани байгуулад шахчих юм бол нөгөөд олдог $7 бид шууд олох. Ингэснээр бас ард түмэндээ хямдхан үйлчлэгээ үзүүлэх юм боломжтой юм болов уу гэж ойлгож байгаа. За бүгдээрээ дараагийн хуудсан шилжиж. За дараагийн нэг хийж болох зүйл бол бид нар Монголд анх удаага хөрөнгөний зах зээлээр төрөлдсөн бүр дэлхийн Америкийн хөрөнгөний зах зээл дээр нь Монголын хөрөнгөний зах зээлээр төрөлдсөн юм телевизийг байгуулчихвал энэ орон зай бол үнэхээр Монголд хэрэгтэй. Яагаад гэвэл энэ телевиз маань бүх явж байгаа зүйл маань бусдад хөрөнгө бий болгох тийм үү? Бусдад ашиг олох маш их өргөн сэдвтэй залуучууд их өдөө хатгсан, өдөөн дуудсан ийм сайхан телевиз болох болов уу гэж бодож байгаа. Хоёрдугаарт нь өнөөдөр би өөрийнхөө бас туршлаган дээр үндэслээд 20 орчим цагийн сургалтын энэ хөрөнгөний зах зээл гэдэг зүйлийг ерөнхийд нь бүгдийг ерөнхий байдлаар хамарсан ийм хичээлийг хийж дуусж байна. Энэ хичээлээ магадгүй энэ телевизээрээ өглөө ороод давтамжтайгаар 30 минутын хугацаатай цацаад сард нэг хөтөлбөр явж дуусгаад ахаад өөр дараагийн сард шинээр эхэлдэг. Ингээд давтамжийн хэлбэрээр ингэж явах юм бол бас ард түмэнд монголчуудаа бас хөрөнгөний зах зээлийн талаар ойлголтогч улам энд телевизээр угаа хүмүүсийг татах. Ингэснээрээ магадгүй бидэнд оруулж ирсэн нөгөө брокеринг компанида одоо шинэ харилцагч бий болох. Хоёрдугаарт нь мачуул фонд компани руугаа бид мөнгө татах. Мачуул фонд компанийнхаа салбарыг бид Монголд байгуулах. Ийм олон юмнууд хийх боломжтой. Энд телевиз маань Америкийн нэгдсэн улсад институттэй. Энэ институтэд шилдэг тийм үү? Үнэхээр чанартай юм мундаг залуучуудыг ажилуулад энэ Америкийн хөрөнгөний зах зээл дээр өдөр тутам цаг тутамд юу болж байгаа нэвтрүүлгүүдийг бүгдийг хяндаг. Энийг нь орчуулад дүгнэлтийг хийгээд тийм үү? Энэ телевизийн эфир рүү явуулдаг. Ингээ энэ Монголд гардаг байх юм бол надад их
цогц ийм хэрэгтэй зүйл болчих юм шиг санагдаа. Энэ хөрөнгөний зах зээлийн талаар нэвтрүүлгүүл 24 цаг үзүүлээд ч үнэхээр цаг нь багтана. Маш ариун сэдвтэй, үнэхээр сонирхолтой ийм зүйл болох болов гэж боддгийг. За бүгдээрээ дараагийн хуудсан шилжиж. За хамгийн сүүлд нэг хийх ёстой зүйл бол ямар ч компани орж ирсэн бай. Эдгээр одоо нүүрэн дээр харагдаж байгаа хууль ёсны үйлчилгээнүүдийг хөрөнгө оруулагчтай хүргэх болон энэ хөрөнгөний зах зээлийн харилцаанд оролцохын тулд эдгээр үйлчлэгийг заавал авах шаардлагатай. За ингээд ямар нэгэн компани ороод ирэхэд Америкт бас энэ хувьцаагаа зарсан мөнгнөөс тодорхой хэмжээг тийм үү зарцуулаад даун пеймент тавиад энд нэг үл хөдлөх хөрөнгө авчихад энэ маань эргүүлээд нөгөө Монголоос орж ирж байгаа компаниудаа нэг цэгийн үйлчлэгийг бий болгох ийм боломжтой. Яхаар бүх компани аудитор хэрэгтэй, нэгтлэн бодогч хэрэгтэй, ямар нэгэн харилцаа үүсгэхэд хуульч хэрэгтэй, хувьцааны тоош эрхийг үргэлж мэдээлж идэг. Энэний тулд трансфер агент хэрэгтэй, офис хэрэгтэй буюу энэ офисоор дамжуулаад энэ тухайн компанид болж байгаа үйл явдлыг үргэлж энэ хувьцаа эзэмшигчтэй хүргэж байдаг ийм систем хэрэгтэй. Хэрвээ байхгүй бол нэг хувьцаа эзэмшигт утасдагтал утсаа авахгүй бол энэ хувьцааны үнд энэ хөрөнгө оруулагчдын энэ уур амьсгал бол айгүй сонирн болж ихэд шууд хувьцааны үнд нөлөөлдөг. Тийм учраас байнга суурин ийм өөрийн аль бие усны төлөөлөгч хэрэгтэй, хаяг хэрэгтэй, утас хэрэгтэй тийм үү. Мөн доор нь хэвлэлийн мэдэгдэл бэлтгэн гарах юм алба хэрэгтэй. Энэ компаниуд маань үйл ажиллагаагаа юу болж байгаа гэдэг аль бие усаар богино хугацаанд сараар 7 хоногор 2-7 хоногор үргэлж тавьж идэг. Заримдаа шаардлагатай үед өдрө болгон тавих ийм асуудал гарах үсээс эдгээр үйлчилгээг бүх компани авах зайлшгүй шаардлага. Тэгэхээр бид нар энэ авсан үйл хөрөнгийнхөөгаа авсан оффистоо энэ бүх зүйлүүдийг нэг дор нь хийгээд өгөх юм бол энэ компаниуд маань илүү биднээс Америк руу орж ирэх үйлчилгээг авах юм сонирхолтой болно. Хоёрдугаарт энэ компаниудад маш их ажил хөнгөвжүүлж өгөх ийм зүйл болох уу гэж бодоод би бас ийм нэг үл хөдлөх хөрөнгийн асуудлыг энэ шийдчих юм бол бас энэ маань өөрийгөө худалдаад авах юм. Энэ бүгд маань төлбөртэй шүү дээ. Офисын rent гэдэг $1,000 хэдэн мянган доллар байх юм тийм үү. Хуульч гэдэг маань энэ бүх хуульч одоо аудитор энэ бүх нөхдүүд маань одоо анхны орж ирсэн таны энэ авсан байшин самнаас гадна таны компанитай үүсч байгаа бүх асуудлыг төлбөргүй зохицуулаад өгөх. Яагаад тэр энэ компаниуд энэ үйлчлэгийг үнэгүй авахгүй маш өндөр үнэтэй. Тэгэхээр бид нар эднэрээр дамжуулаад бас ашиг олох юм боломжтой юм уу гэж би ойлгож байгаа. Ингээд бас ийм нэг зүйл хийж өгсөн. За баярлалаа. За энд ямар нэгэн тайлбар хийхгүй зүгээр нэг өнөөдөр дэлхийн ертөнц гэдэг маань хил хязгааргүй болдог. Ийм олон системүүдээр дамжаад бид брокеринг компани оруулаад ирэх юм бол болох юм гэдэг нь ерөнхий схем хийж ирсэн. Гол нь би хамгийн сүүлийнхээ хаалтынхаа ажиллагаа болж хэдэн өгүүлбэр хэлхийн тулд тавилаа энэ дэлгэцийг. Тэгэхээр миний хувьд Mr. Bovza Stock Trading Group гэдэг энэ зүйлийг үүсгэн байгуулснаар өнөөдөр бас өөрийнхөө хэмжээнд өөрийгөө аваа явах юм боломжтой боллоо. Тэгэхээр энэ бүгдийг хийж энэ бүгдийг бэлтэж байгаа маань надад ямар нэгэн хүнээс тусламж хандив авах гэсэн юм зорилго байсангүй. Миний амьдрал, миний босгосон зүйл намайг хангалттай аваа явж байгаа учраас хамгийн гол нь энэ мэдлэг туршлагын 7 жилийн өдөр болгон би энэ хөрөнгөний зах зээл гэдэг энэ харилцаанд оролцож энэ тогоонд явж байгаа хүний хувьд маш их зүйл хийгсэн юм. Үнэхээр чин ирмэлзэл хүсэл байна. Мэдлэгийн хувьд бас тодорхой хэмжээнд хүрчүү гэж би ойлгож байгаа. Тийм учраас энэ бүгдийг явуулж байгаа гол шалтгаан бол нийлээд юм хийхэд би энэ таны найдвартай түнш бизнесийн тийм ингэж болж бид цогц байдлаар аль талдаа энэ их зүйлийг хийх боломжтой юм шүү. Тэгэхээр энэ боломж байна. Энэ боломжийг бүгдээрээ ашиглацгаая л гэж би хэлж байгаа. За ингээд танд анхаарал тавьж миний презентацийг үзсэн явдалд маш их баярлалаа. Ингээд энд хамгийн сүүл би холбоо барих утасныхаа дугаарыг тавиад ингээд презентацийг дуусгая. Танд ажлын амжилт хүсье. Баяр таа.